Алдартай шинжлэх ухаан. 20-р зуунд вакцины антибиотикийг нээснээр хүн амын тоо өссөн тул үүнийг нээсэнд нь Александр Гинзбург болон эмч сувилагч нарт талархах хэрэгтэй байх. Гэтэл 21-р зуунаас хаасаагүй вакцины шалтгаанд хүндрэлүүд гардаг болсноос маргаан гардаг боллоо. Тиймээс энэ салбарын судлаач мэрэгчлэнүүдийн үзэл бодлыг сонсъё. Вирус судлаач вакцины чөлөөт шинжээч Галина Петровнагийн яриа сонсъё. Би нийтээр нь вакцинжуулахын эсрэг байдаг. Би амьд вакцинд итгэдэггүй. Төр хэмлэгт харагдаж байгаа вакциныг би эрс эсэргүүцдэг. Яагаад олон хүмүүс ингэж эрс эсэргүүцээд эхлэв? Учир нь вакцинуудыг нээгээд нэлээд утсан. Жишээлбэл Сүрьегийн BCG 1921 оноос төр хэмлэгт таригдаж эхэлсэн боловч Сүрье байсаар л байна. Харин ч Сүрьегийн микобактери нь олон антибиотикт төсвөртэй болсон тул хавдар шиг хийм, туяа эмчилгээ хийж байна. Сүрьегийн вакцин тэгэхээр үнэхээр байгаа гэж юу? Дархлаа судлалын институтын захирал Оросын шинжлэх ухааны академийн академич Рахим Хайцевийн ярианд анхаарлаа хандуулъя. Анагаахын практикаас харахад Сүрьегийн эсрэг вакцин гээч нь хаанч байхгүй гэдэг нь тодорхой болсон. Яагаад гэвэл Сүрьегийн вакциныг манай улсад гаднаас авчирч нэвтрүүлсэн. Одоо бид үр дүнтэй шинэ вакцин гаргахыг оролдож байгаа. Төрөх хэмлэгт тарьдаг вакцин нь Сүрьег харин ч улам тархаач байгаа юм. Учир нь Сүрьегийн вакцин нь сулруулсан амьд Сүрьегийн микобактери байдаг. Үнэн дээр бид юу хийж байгаагаа ойлгож байгаа юм уу? Өсөж байгаа хүүхдэд амьд вакцин тарьвал гарах үр дүн нь хизээж таамаглах боломжгүй. 3 хүчин зүйл хавсарсан тохиолдолд BCG вакцины дараа хүүхэд сүрээд тусдаг. Үүнд амьд вакцин, 2-дугаар хүүхэд өөрөө Сүрьегийн микобактерит мэдрэг. 3-дугаар хүүхдийн дархлаа суларсан үед. Үүнд дархлаа анхдагчаар эсвэл олдмолоор суларсан гэсэн. Хүүхдийн Сүрьегийн эмч нар хэлэхдээ хэрвээ Сүрьегийн вакцин тарихгүй бол нэг хүртэлх насны хүүхдүүдээс хэдэн зуун хүүхэд Сүрьегийн менингитээр нас барах болно гэцгээдэг. Харин бодит байдал дээр вакцинжуулсан хүүхдүүдээс жил бүр 40 хүүхэд Сүрьегийн менингитээр энддэг. Гадаадын орнууд аль хэдийн Сүрьегийн BCG вакцинаас татгалзсан байна. Зарим улс энэ вакциныг огт нэвтрүүлээгүй байна. 1960 онд Америкт хүүхдүүдийг толгой дараалан тарихаа зогсоосон. Яагаад гэвэл мантуугийн сорилын дүнг хүүхдэд тогтооход бодлиан үүсгэдэг гэж үзээд Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн яам Сүрьегийн вакциныг халсан. Манайд бас халбал хэдэн зуун хүүхэд Сүрьегийн менингитээр үхэж болох ч бусад олон сая хүүхдийг илүү үр дүнтэй хамгаалж болох юм а. Гаргалгаа нь амар иш байна. Хоёр чиглэлд сайн ухаж түнхөх талаар хэд хэдэн шийд байна. Нэгдүгээрт BCG вакцина үр дүнтэй байгаа юм уу гэдгээ дахин шалгах. Хоёрдугаарт хариулах хүүхдэд дархлааны шинжилгээ хийсний үндсэн дээр вакцин хийж болох эсхийг тодруулах. Энэ хоёрыг тогтоосны дараа эцэг эх нь татгалцсан эсвэл зөвшөөрсөн эсхийг нь асуух хэрэгтэй юм. Тиймээс Сүрьегийн вакцин хийх нь ямар ч шаардлагагүй болох нь тодорхой болж байна.